Education USA Mongolia хөтөлбөрөөс мэдчилж байна. Бид энэхүү цуглах подкастаараа дамжуулан Америкийн нэгдсэн улсад дэлхийд тэргуулах боловсрол эзэмшээд их орондоо иргэн ирж мэргэжлэр салбартай манлайлан ажиллаж буй Монгол залуусын төвийг хүргэж байхаар зорилоо. Та бүхэн бидний бэлтгэсэн ярилцлагуудыг 7 хоног бүрийн даваа гаргуудад хүлээн авч сонсоорой. Сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. Бид өнөөдрийнхөө дугаарт Гэр хаб нэрээрээ олонний дунд танигдсан гэр өргөө төрийн бас байгууллагын хөтөлбөр хариуцсан захирал сангийн үүр цайхыг урин оролцуулж байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн үүр цайхагчтай маш их баярлалаа. Та яагаад Америкт сурах гэж зорих болсон юм бэ? Америкт сурахаар яг хизээ шийдэжсэн бэ? Тэг бас Fulbright гэдэг тэтгэлэг хөтөлбөрт шалгарч Америкт сурч ирсэн шүү дээ. Энэ тэтгэлэг хөтөлбөрийн тухай хаанаас анх олж мэдчихсэн бэ? Би хүмүүлийн сургуулийн англи орос хэлний орчуулагч ангийг төгссөн. Тэгээд англи хэл тэр үед их ховор байсан болохоор ер нь англи хэлтэй л байвал ажлын байр дээрээс ингээд цаашдаа ингээд өргөө хөгжүүлээд гадагшаа сургуульд явах боломж нь илүү юм тод харагддаг байсан. Тэр үед яадаг л цөөхөн англи хэл мэддэг байсан учраас тэгээд гадаад хэлний дэд сургууль нэртэй байсан намайг төгсгөөд тэр үед сурдаг байхдаа л би ер нь заавал ямар нэгэн байдлаар магистрт сурна гэдэг хаа нэгтээ тийм бодол орцсон. Манай найзууд бас их гадагшаа явах мөрөдөлтөөс тэрнээс гадна миний хамгийн ойрхон жишээ бол манай дүү физик мэрэгчлээ байсан. Тэгээд мань хүн гадагшаа яваад ер нь бит хоёр нөгөө жоохон бахта мөрөөдөд ярьдаг бахта физикээр ингээд асар том нээлт хийгээд бидүүгээ бол Нобелийн шагнал авахар хүн гэж боддог байсан. Одоо бодоход их гинэмэс. Тэгээд манай дүү болохоор өөрөө жоохон ээрдэг. Тэгсэн хэрнээ ерөөсө тэрнээсээ ичдэггүй. Тэгээд ингээд нэг бага зэргийн бэрхшээл гэж боддгоо. Тэгээд CNN үтсээр хагаад англи хэлээ сайжруулад TOEFL-ээр шалгалт өгөөд тэгээд тэтгэлэг аваад явж ирсэн. Тэрийг харангуйтаа би яг бодож ирсэн. За манай дүү ингээд явчихж байгаа юм чи. Яг л битээр нэг бага бахта ингээд ярьж чадахгүй үед нь тэрийг ингээд нэг хөгжлийн бэрхшээл гэж хардаг байсан. Тэгээд жоохон бахад хэцүү байсан. Тэгээд манай дүү сургуульд Америк руу сургуульд явчихгод би ч гэсэндээ надад ер нь боломж өгдөг юм байна. Хүн болгонд боломж байдаг юм байна гэдгийг ухаарсан гэхүүд. Тэгэл тэрнээс хойш нэлээд идэвхтэй бэлдээл Австрал, Англи, Америкийн сургуулиуд руу хандсан. Тэгээд төлбөрийг нь хуурайд дийлж сурахгүйсэн болохоор тэтгэлэг ер нь хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод тэгээд сонингоос Fulbright-ын зарыг харж байсан. Тэр үед чинь сонин гардаг гэсэн шүү дээ. Өдөр тутмын сонингоо. Тий, өдөр тутмын сонингоос Fulbright-ын тэтгэлэг энэ талаар эхний үед одоо бодоход жоон судалгаа муу байсан юм шиг байгаа. Эхний удаа аппликейшнаа өргөлөө өгсөн чинь тэнцээгүй. Тэгээд дараа жил нь дахиж ингэж ойрхон тий бүтлгүүцсэнд орвол сайн бэлдэж байгаад 2-3 жилийн дараа өгье гэдээ дахиад эхнээс нь бүх юма бэлдсэн. Тэгээд 2 үлээ 3 жилийн дараа өргөлөө өгөхөд тэнцээд тэгээд Америк руу явсан. Ер нь бол сурна тэгээд мастерт сурна гэдэг үл яг мөрөөдлөөсөн. Гинтхийн нэг өдөр би хэлсэн чинь тэгээд яаж баярлснаа, яаж уцаа тавьснаа мэдээгүй хамгийн түрүүнд дарга дээр очивол би тэнцсэн байна гэж шарлж ирсэн. Тэрнээс өөр юм вирус одоо сандгүй. Тухайн үед хаана ажиллаж байсан бэ? Тэр үед Америкийн засгийн газрын Монголд хэрэгжүүлдэг хөгжлийн төсөлд ажилладаг байсан. USAID буюу US Agency for International Development гэдэг засгийн газрын хөгжлийн одоо байгууллага тэдний хувийн хвшлийн оролцоотойгоор эдийн засгийн хөгжлийг яаж уртсах вэ гэдэг тийм зорилготой тийм төсөл хийсэн. Тэгэхээр яг миний Америк сурах чиглэл, миний ажлын туршлага, сонирхол бүх юм нийцсэн. Би яг бодлогын хэмжээнд засгийн газрын байгууллагуудад бизнесийн орчныг яаж сайжруулах вэ гэдэг тал дээр манай төсөл техникийн төсөл зайлуулдаг гэсэн. Миний сонгосон мэргэжил болохоор төрийн захиргааны удирдлага, олон улсын хөгжил. Тэгэхээр яг хийж байгаа ажиллагаан яг онлоор академик төвшөнд ямар авах вэ гэдгийг судалсан, үзсэн. 2 жил сурсан уу та? Тий. Аль сургууль сурсан бэ? Syracuse University гэдэг Нью-Йорк мужийн хойшоо байдаг. Төрийн захиргааны удирдлагын сургууль нь бас нэлээд одоо чансаагаараа дээгүүрт ордог. Maxwell School гэж байдаг. Тэнд сурсан. Fulbright-д тэнцгээд та дахиад 2-3 жил бэлдсэн гэдэг чинь шүү дээ, тий? Тэрэн дээр оноогоо сайжруулах гэж бэлдсэн үү? Одоо эсээгээ бусад өргөдлийн материалуудаа аль эсвэл ажлын туршлагатай олъё гэж
бэлтжсэн үү? Тэтгэлэгч шалгаруулах одоо явцад хамгийн хэцүү байсан юм нь юу вэ? Ярилцлага байсан уу? Аль эсвэл одоо TOEFL-ийн оноогоо авах байсан уу? Сая хэлсэн 3 шалтгаан гуруулаа байсан. Эссе бичих бол одоо хүн болгон баг мэдж байгаа хамгийн хэцүү төвөгтэй юм байдаг. TOEFL-ийн оноог бас нэлээд өндөр болгож ээж одоо эссен дээр ч юм уу босоод одоо өргөдлийн дутуугаа нөхөн гэж би бодсон. 3 дугаарт нь бас ажлынхаа чиглэлийг илүү сайн ойлгоод эссэндээ тэргээ гаргадаг. Дээрэс нь юу одоо сурах гэж байгаагаа илүү ойлгох тийм туршлагатай болох хэрэгтэйсэн. Тэгээд эссэг ер нь 1 жилийн дотор ч юм уу эсвэл хэдхэн сарын дотор нэг өргөдлийн хугацаанд хөнгөд бичдэг зүйл биш. Тэр бол одоо хүний өөрийнхөө тэ яагаад та нар намайг тэтгэлэгт авах ёстой вэ гэдгээ бусдаас ингэж онцгой ингээд тодорхой бичих чадвараас гадна одоо англи хэлний чадвар байна тий. Дээрэс нь би ажлын айл зэрэг ойлгож юу. Тэр ирээдүйн зорилго маань одоогийн хийж байгаа ажил энэ тэтгэлэгтэй яаж холбогдох вэ гэд нэгэн хуудас юм уу одоо үгийн тий хязгаарт багтаагаад асар их олон зүйлийг оруулах тийм нэлийн яригтай даалгавар. TOEFL-ийн оноо яг ихний шалгалтын оноо бол их хүмүүс ер нь их бага авдаг баг. Ягаад гэвэл хэлний чадвараас гадна нөгөө стратегийн талаас нь шалгалтуудтай бэлтэх хэрэгтэй. 3 дугаарт нь бас тэр ажлаа яаж би одоо харж байна вэ? Ирээдүйд энэ ажил яаж өөрчлөгдөх юм? Жишээлбэл төсөл хөтөлбөр дээр ажиллаж байгаа хүн төсөл хөтөлбөрүүд одоо дууслаа гэхэд миний сурсан юм, миний хийж байгаа юм цаашаа яаж үргэлжлэх юм гэдгийг одоо мэдсэн. Яг тэгвэл хөгжлийн хөтөлбөрүүдийн гол одоо бэрхшээл нь тэр шүү дээ. Тэгээ 2 жилийн хугацаатай юм уу 5 жилийн хугацаатай төсөл хөтөлбөр дуусгаад тэгэл бүх юм зогсчдаг. Тэрийг залгамжлаад аваад явах төрийн байгууллага юм уу, хувийн хэвшил эсвэл төрийн бас байгууллагууд байдгүй. Тэд нэр найзрыг бэлтгэгдсэн байна. Санхүүгийн болоод үйл ажиллагааны чадвах нь ямар байна гэд. Тэгэхээр яг би эсэндээ миний хамгийн их сонирхож байгаа, хамгийн их хийхийг хүсдэг зүйл бол төсөл хөтөлбөр хөгжлийн одоо програмууд зогсоод үргээ биелүүлээ гэж үзэхэд монголчууд өөрсдөө тэрийг яаж авч явах юм бэ? Би тэрийг л одоо төрийн бас байгууллагын талаас нь хөгжлийн талаас нь мастрынхаа хүрээнд сурмаар байна гэж утсан. Тэгээ одоо хаяада хүмүүст өөрийнхөө эссэг үзүүлэх гээд эссэг нээж үзэнгүүт заримдаа нэг 2 өгүүлбэрийг нь хараад бас тэр үед надаас ийм үг гардаг байж гэдэг өөрөөрөө бахарх тий. Тэгэхээр нэлээ одоо сайн бодож бичсэн эссе одоо хэдэн жилийн дараа ч гэсэндээ үнснээ алдахгүй байдгийн байна. Тэхийн тулд бэлтгэлээ маш их эртнээс 2-3 жилийн өмнөөс л бодож эхлэх хэрэгтэй байна гэдгийг би ойлгосон. Бас ийм зөвлөгөөг хүүхэд залуус бас бодож одооноос тий тусгаж авах хэрэгтэй юм болоо. Би бас энийг одоо манай энэ гэр хабын боловсролын хөтөлбөрт оролцдог хүүхдүүдэд бас хэлдэг. Эсээ бол 1 жилийн ажил гэвэл чи маш мундаг хүүхэд байна. Бараг 1 жилийн илүү жилийн бэлтгэл хэрэгтэй гэж хэлдэг. Анх Америкт хөл тавьж исэн сэтгэлээсээ уулзаач өмнө нь очсон байсан уу? Америкт яг мастер сурах гээд анх очиж байсан уу? Өмнө нь ажлын шугамар очиж исэн. Тэгээд тэгтээ мастерт сурах гээд очсон тэр нөө сэтгэл нь бол шал өөр. Яа тэгвэл би сурах нь мөрөөдлөөсөн болохоор тэрийг ингээд шал өөр нүдээр хардаг. Тэгээд яг кампус дээр хичээл эхлэхээс өмнө очичоод дараа нь яг хичээл эхэлсэн хойно очсон чинь яг л тийм кинонд гардаг шиг нөгөө ихтэй сургуулиудын кампус дээр ингээд хүүхдүүд божигнаал ногоон зүлгэн дээр хүүхдүүд ингээд суудсан хичээлээ үзэл яг миний үзчихсэн тэр road trip гэдэг комеди гэдгийг тэрэн дээр яг тийм син харагдчихсан. Тэгээд би тэтгэлэгт очихдоо ер нь Fulbright-ийн хөтөлбөр нэлээд бас идэвхтэй байдаг. Хичээлээс гадуур одоо Fulbright-ийнхаа тэтгэлэгт хамрагдсан хүмүүс зориулаад их юм зохион байгуулалтыг мэдсэн. Гэхдээ би тэр үедээ ямар шийдвэр гаргасан бэ гэхээр би ерөөсөө мөрөөдлийнхаа юм дээр ирсэн 2 жил би ерөөсөө номын сангаас салахгүй гэд зорилго тавьчаад ирсэн. Тэгээд би ихэнх Fulbright-ийн хөтөлбөрт нь яваагүй. Яг тэгвэл би 3 хоног чөлөө аваад явхад хичээлээсээ хоцорчих юм шиг санагдаад тэгээд бүх юмнаас хоцорчаад ирсэн. Тэр нь нэлээд удаан хугацаанд тэрнэр ирсэн харамсдаггүй байсан. Тэгтээ сүүлийн 2-3 жил яагаад ч харамссан. Яагаад би тийм сонин шийдвэр гаргаад номын санд өөрийгөө төвчж агаад тэгээд босоод Fulbright-ийн тэр
аялал, ярилцлага, тэг workshop-од оролцоогүй бол тоо гэдгийг. Тэгэхээр бас хичээлээ амжуулахын хажуугаар team exchange боломжуудыг ерөөсөө алдахгүй байх хэрэгтэй юм шиг байгаа. Яг гэвэл Америкаар нэгдүгээр аялаад үзчихин, хоёрдугаарт нь маш их тийм Fulbright-ийн хэмжээнд их тийм network сайтай болох байсан байлээ. Дээр нь тэгээд нөгөө нэг soft skill-үүдийг маш их хөгжүүлэх боломжууд олдох бах тий. Тий, яг үнэ. Бусадтай ингээд харилцаад. Тий, Fulbright-д бол нэлээд олон орны бүр өөр тий соёлтой өөр орны хүмүүс ирдэг болохоор тэд нартай харьцна гэдэг бол их сонирхолтой. Бараг ийм cultural experience ахгүй юу. Би яг orientation нь 3-7 хоног болсон. Тэрэн дээр надад их сонирхолтой байсан. Тэг яагаад би team юмыг дахин одоо үзэх боломжоо тэр үед одоо хаасан байгаа их сонир шийдвэрээс. Би ч бас яг л ингээл сурах бол хамгийн нэгдүгээрт одоо ерөөсөө олдож байгаа илүү гарч байгаа цаг хорон мөч болгоныг л уншиж судалж толгойтой юм хийж авахд л зориулах хэрэгтэй гэдэг л тийм үзэл хандлагаар Америкт бас сурч ирсэн. Тэгээ юмыг л амжуулж сурах хэрэгтэй юм билээ. Яг ингээ баланслуулаад ядчил стрессээ зөв тайлахад хэрэгтэй. Хит их бас хичээллэр өөрийгөө ачааллуулах бас өөрт бас тийм сайн биш. Тийм бүтэмжинд ч нэг сайн биш те. Тэгэхээр ер нь л юмыг амжуулаад ялангуяа тийм олон нийтийн үйл ажиллагаанд өөрийнхөө нэг комфорт зоноос ч юм уу гараад оролцоод ингээ явах чинь их л хэрэгтэй зүйл байдаг юм байлээ. Америкт та одоо яг ингээд сурж байхад чинь ерөнхийдөө Америк чинь хүнийг зөвхөн академик одоо байдлаар хөгжүүлээ зогсохгүй мэдлэгийг чинь дэвшлүүлээд сэтгэх арга барилыг хүнд олгодгоор Америк боловсролч чинь бүр яг ялгардаг шүү дээ тий. Тэрнээс гадна хүнийг бас маш олон талаар хөгжүүлж чаддаг газар Америкт сурснараа одоо өнөөдрийн одоо үр цайх би болоход яг ямар нөлөө үзүүлсэн гэж боддог вэ? Хувь хүн мэрэгжил тэгээд сайн дурын ажил эсвэл нийгмийн тустай хөдөлмөр тэгээд гэдэгт бол миний ойлголт бол бүр нүд нээгдсэн. Би Америкт сурахаасаа өмнө тэр Америкийн засгийн газрын төслийг хэрэгжүүлж байхдаа Америк коллеж төгссөн хүүхдүүд Монгол хүүхдүүдийн ялгааг их хардаг гэсэн. Яг бол манайх нөгөө зөвлөх компани коллеж төгссөн хүүхдүүд манай төслийг хариуцаад Вашингтоны офисээс ажилладаг гэсэн. Тэгээ үе Монголд ирж ажиллана. Тэгээ тэр дөнгөж коллеж төгсөөд ажиллаа аваад нэг сар юм уу 2 сар болоогүй хүмүүс ирж ажиллаа хийж байгаа. Монгол одоо бид нар зарим нь ингээ гадаадд мастер хийгээд ирсэн тийм хүмүүсийн тэр зөвлөн чадварын харьцаанд бүр өдөр шөн шиг. Тэгээ боловсролын төвшингийг харах юм бол бид нар ч бас мастер зөндөө их юм мэдсэн байгаа. Яг үнэ. Тэгээд тэрэн дээр би бүр ингээд гайхаад бүр заримдаа бүр ангаачдаг гэсэн. Тэгээд манай хамт ажилладаг хүмүүс ч гэсэндээ бүр сүүлд нь Монголд одоо жишээлбэл Монгол хүүхэд Франц, Японд 2 магистр хамгаалаад ирсэн. Тэгээд Америк нэг үеийнх нь охин байгаа байхгүй юу. Нэг насны зөрүүтэй гэдгийг сонсоод бүр манай Монгол ажилтнууд бүгдээр бүр ойрлжсэн байхгүй. Тэгсэн чинь тэдний ялгаа юу вэ гэхээр тэр нэг насны зөрүүтэй Америк охин тэр ажлын тэр maturity тэр professional төвшин ажилд хандж байгаа хандлага бол бүр нэг юм 20-30 жилийн туршлагатай хүн шиг. Тэгэхээр бидний энэ зөөлөн чадвар одоо сүүлийн үед их ярьдаг болчиход байгаа. Тэр ч Монгол хүүхдүүдийн тэр чадвар нэг сул байд юм байна. Америкт бол ингээд бие даадаг ингээд чадвар ажилд хандах хандлага тэр өөрөө санаачлагтай байхад нар бол нэлийн одоо биднээс өөр мэдээж тэрэнд хүмүүжил бас их нөлөөлж байгаа. Монгол хүүхдүүд Монгол боловсролын систем бол ер нь эцэг эхийн үгнээс гардаггүй. Тэгээд багш нараар бүх юм хэлүүлдэг. Бусад одоо сүүлийн үед их яригдаад байгаа сургуулийг одоо өөрчлөх, шинжлэхтэй боловсролыг өөрчлөх тэр чиглэлдээ тэргүүлж байгаа газар боловсролтой эцгийн хандлага бас өөр байна. Тэгэхээр би Америкт хамгийн их ойлгосон юм нь тэр хүний зөөлөн чадвар сургуульд одоо техникийн чиглэлийн мэдлэгээс гадна бусад одоо чадварууд ажил дээр амжилттай байх гэдэг нь ажилдаа дуртай байх өөрийнхөө зорьсон ажлыг гүйцэтгэхэд чухал гэдгийг ойлгосон. Миний бүр яс маханд тултал ойлгосон юм бол хүн ямар нэгэн ийм community-д нэгдээд эсвэл тэр community-г байгуулад ингээд ажлаасаа гадуур ингээд ямар нэгэн юм
оролцож явах хэрэгтэй. Тэрүүгээрээ чи өөрөө ингээд нийгмийнхаа сайн сайханд ингээд хувь нэмрээ оруулдаг. Заавал гудамжинд одоо чагсаад юм уу тий нэг хөдөлгөөнд нэгдэт ахалбгүй чи өөрийнхөө хийж байгаа юмыг бусдад ингээд түгээгээд энэ юмыг ингээд цааш нь олон хүнд түгээгээд ах юм бол бид нарт ингээд боломж байна. Тэрийг би бол яг за Америкчууд тэр community work гэдгийг ингэж хийдэг юм байна гэл одоо жишээлбэл church дээр тэ нөгөө явдаг сүмийнхэн цуглаал их юм хийдэг. Тэндээс л одоо хамгийн их юм ойлгосон. Тэгээ ирээд тэрийг яг ийм масагийнхаа хүрээнд тэрнээс гадуур ч гэсэн их оролцдог. Тэгээ одоо би бас энэ ажилдаа тийм сайн дурын ажил ер нь баг хийдэг болсон. Яагаад гэвэл энэ ажил маань өөрөө тийм миний дуртай сайн дурын ажил учраас тэгтээ бүх хүн одоо сургалтын хөтөлбөрт хамрагдж байгаа хүмүүс хүүхдүүдтэй хэлдэг юм тий. Энэ бол чиний өөрөө чинь дуртай ойлгох ухамсарын ажил байх хэвээр. Түүнээс биш коллеж эсэнд бичгсэн юм job юм opportunity байх хэвгүй гэж хэлдэг. Америкт очиж сурахад танд хамгийн хэцүү санагдчихсэн юм юу вэ? Одоо жишээлбэл Америкт очиж сурах юмсан гэж зорилго тавьсан байгаа хүүхдүүд ийм бэлтгэлтэй байх хэрэгтэй байд юм билээ шүү. Энийг мэдчихээд Америкт байх одоо experience чи илүү enjoyable ч юм уу илүү үр дүнтэй болох байх гэж бодож ин гээд зөвлөхөр зүйл танд юу байна? Хамгийн хэцүү байсан юм нь миний хувьд англи хэл. Би болохоор өөрийнхөө англиний төвшингээ нэлээд сайн гэж бодож ирсэн. Тэгээд IBT-ийн оноо ч гэсэндээ бас нэлээд өндөр байсан. Тэгээд яг бүх академик англи хэлийг ингээд олон хичээл дээр авч явна гэдэг надад жоохон өөрийгөө би хитрхи бэлтгэлгүй аваад явцсан байх гэж бодсон. Уг нь манай дүү тэгээд манай найзууд бол нэлээд зөвлөж ирсэн. Академик англи хэл чинь хэцүү гэхдээ чи гайгүй юм байна гэд. Тэгээд тэрэнд би өөрийгөө сайн бэлдээгүй гэж жоохон харсан. Гэхдээ тэр шокноос хурдан гарсан. Эхний семестрийнхаа нэг 2 сард нь маш сайн уншсан юмнуудаа сайн дүгнэлт хийгээд яваад хахад хурдан англи хэл ингээд өөрийн академик англи хэлээ өөрийн болгоцсон. Надад хэцүү байсан юм нөгөө цаг агаар байсан. Syracuse чинь нөгөө Нью-Йоркийн хоошоо байдаг болохоор өвлөн ингээд дандаа бүрхэг байдаг. Монголд ч хичнээн өвөл хүйтэнч дандаа нартай цэлмэг байдаг. Тэрэн дээр тэрийг би менеж хийх гээд нэлээд зовсон. Тэгээд яаж менеж хийх арга олсон бэ гэвэл ерөөсө номын санд 24/7 байх юм бол тэнд ч угаасаа дандаа хүмүүс бужигнжээдэг байнга нөгөө гэрэл нь унтардаггүй газар. Тэгээд номын санд амьдэрсэн чи би тэр стресстэйсэн тэр дарамтнаас гарцсан. Тэгээ англи хэлнээс гадна хамгийн бодох ёстой бас дахиад эртнээс бэлтгэлээ хийх ёстой юм нь би Монголд өөрийгөө мэргэжлийнхаа хувьд эсвэл сурах чиглэлийнхаа хувьд одоо яаж бэлтгэв баг ажил дээрээ юу сурхаа ингэж байнга бодож хийж байгаа ажилтайгаа холбох хэрэгтэй. Яг тэгвэл тэр талаараа бэлтгэлтэй одоо чадвартай ойлголттой байвал Америкт сурах тэр хугацааны мэдлэг чадвар чинь төдий хэмжээний импакт нь өндөр байна. Яг тэгвэл би өдөр тутмын ажилд маань ямар бэрхшээл гарч ийн би энийг сурснараа яаж шийддэг болох юм ч гэдэг юм уу те одооныхаа төлөвлөгөөг ирээдүйнхаа сурах төлөвлөгөөтэй холбох юм бол буцаж ирэнгүүтээ нөгөө нэг хийж чаддгүй байсан юм би ингэж ойлгоод одоо ингэж хийж болох юм байна штэ гэдэг тийм нэг цаашаа явах зам нь ингээд хэцэгцтэй болдог. Би тэрийг ойлгосон. Тэрийг би жишээлбэл ажлын туршлагатай явж байгаа. Тэгэхэд Америкт жишээлбэл шууд коллежоос мастертаа ороод ирсэн хүүхдүүдээс нь тэд нэр болохоор яг юу ярьж байгааг сайн ойлгодгүй. Гэхдээ мэдээж ойлголтоо яг нөгөө ажлын туршлага нь бага байгаа болохоор яг тийм академик талаас нь яриад идэг. Яг үндэ практик дээр эн чинь заримдаа болдгүй юм гэдгийг бас ойлгох чадвар нь таар байсан. Би тэндээс одоо бэлтгэлээ сайн хийх тэр цэсмээ ажлын туршлагаа ингээд энэ туршлага чинь ийм юм байх шүү гэдэг дээрээ байнга ингээд reflection хийдэг байж өөрийгөө бэлтгэх хэрэгтэй юм байна гэж зөвлөе. Сонсогчд маань та хийж байгаа ажлынхаа тухай танилцуулахгүй юу? Ажлынхаа тухай ярих гэхээр миний хэлэх дуртай эхний үг бол би ажилдаа маш их дуртай. Ажилдаг байгууллагаараа их бахархдаг. Яагаад гэвэл би өмнө нь мөрөөддөг байсан мөрөөдлийнхаа ажилд гинтгээ орцсон. Яагаад гэвэл тэтгэврт гарахаараа
нэг ийм 2 юм уу 3 гэр бүлтэй хамт ажиллаад тэгээд тэднэрт ингээд бизнес эрхлэхийг зааж өгөөд юм уу эсвэл ингээд ажил амьдралаа сайжруулахад нь туслаад хүүхдүүд нь сургуульд ороод тэгээ боловсралтай болохыг харах тийм нэг жижигхэн тийм community project тэтгэврт гарахаараа хийнэ гэж боддог байсан. Тэгээ тэр нь гэхдээ илүү гэр хороололд амьдардаг ч юм уу хөдөө орон нутагт амьдардаг тийм хүмүүстэй ажиллана гэж. Тэгсэн чинь гэр хаб яг миний тийм мөрөөдлийн ажил. Тийм болохоор би нэг бол эрт тэтгэврт гарцсан. Нэг бол миний мөрөөдөл эрт ирсэн гэж боддгийн. Гэр өргөө байгуулагдаад 4 жил болсноос хойш нэлээд ажил амжуулсан гэж бодож байгаа юм. Жишээлх юм бол бид нар хүүхэд залуусын боловсролын хөтөлбөрийг эхлүүлсэн. Одоо 3 дахь жил рүүгээ ороод явж байна. Гэр хорооллын иргэдийг санаачлагтай тэгээ өөр хоорондоо нэгдэх боломжтой болгох үүднээс юм олон нийтийн орон зай одоо үүсгэх зорилгоор олон нийтийн барилгын ажлаа одоо дуусгахад ер нь ойртсон байгаа. Тэгээд энэ мэтчлэн бид нэр хийж байгаа ихэнх ажлууд маань түрүү хэлсэн хүмүүс ингээ хоорондоо нэгдээд орчин тойрныхаа асуудлыг шийдэхэд бол ингээ өөрсдийнхөө санаачлагаар нэгддэг. Тэрэнд нь хэрэгтэй орон зай эсвэл зөвлөгөө одоо тийм менежмент тийм туслах юмнуудыг бид нэр хийдэг. Тэгээ ерөнхийдөө бид нарын одоо харж байгаа бодож байгаа юм нь болохоор хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх замаар гэр хорооллыг одоо асуудлаас нь багчгсан гэж шийдвэрлэх боломж байгаа юм байна гэсэн ийм зорилгоор үйл ажиллагаанууд явуулдаг. Тэгээд бид нарын одоо ураа бол төвөөмөл асуудалд шинэлэг шийдэл олох гэдэг. Тэгээд үүнийхээ хүрээнд бид нар олон улсын судалгааны багууд, ихтэй сургуулиудын багуудтай их ажилладаг. Тэгээд бид нар тэндээс юу хардаг вэ гэхээр одоо олон улсын хэмжээнд гарч байгаа шинэ санаануудыг бид нар Монголдо авчирдаг. Тэгтээ яг цэвэр бидний одоо онцлог ямар асуудал байдгийг одоо Монголын хувьд ямар онцлог асуудал байдгийг тэрэнд бас арай өөр өнцгөөс нь харсан шийдэл олох тийм байдлаар хамтарч ажилладаг. Ер нь манай хийж байгаа бүх ажлууд бидний энд ажиллаж байгаа хүмүүсийн хувийн зорилго тэгээд ирээдүйн ажил мэргэжлийн зорилготой нэлээд нийцсэн байдаг. Тэгээд яг тийм сэтгэл зүрэх одоо өөрийнх нь баримтлаг үнцнийг нийлсэн хүмүүс нийцсэн хүмүүсийг аль болох бид нар багтаа оруулдаг. Тэгээд үүгээрээ бид нар ингээд залуусын дунд ийм нэг гэр хорооллыг ч юм уу эсвэл Улаанбаатар хотоо ингээд өөрсдөө авч явах тийм хөдөлгөөн юм сэтгэлгээний юм өөрчлөлтийг оруулахыг хичээж ажилладаг ийм газар байгаа. Ер нь бол маш инновацлог тийм байгууллага шиг харагддаг. Хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд онцлогийг харахад үр дүнгээс нь харахад тийм яг танаа одоо үйл ажиллагаанд оролцъё гэсэн тийм хүүхэд залуус байвал ямар байдлаар оролцох боломжтой юм бол бид инновацлог юм уу эсвэл асуудлыг арай өөр өнцгөөс нь харахыг хичээдэг. Баярлалаа. Манайханд ахлах ангийн хүүхдүүдээс ахуулаад оюутнууд эсвэл гадаадд сурч байгаа оюутнууд ингээд сайн дураараа ажил хий гэж нэлээд ханддаг. Бид нар үе сайн дурын хүмүүс хэрэгтэй болсон үедээ зар гаргаад сайн дурын ажилтнууд авдгийн. Гэхдээ тэр ажиллаж байгаа төсөл нь богино хугацааны юм уу эсвэл 1 юм уу 2 өдрөө арга хэмжээ байж болно. Эсвэл манай дээр сайн дурын ажилтнуудыг бүртгэдэг юм бүртгэлийн одоо чагсаалттай гэх юм уу. Тэрүүгээрээ бид нар шаардлагатай хүмүүс сайн тэр тусмаа яг төсөл юм уу үйл ажиллагааны шаардлагатай мэрэгжил чадвар туршлагатай хүмүүсээ ингээд дуудаад пул дотроос яг үнэ тэгээд шаардлагатай хүмүүстэйгээ ингээд ажиллахыг боддгийн бас түрүү хэлж байгаад орхидулсан юм шиг байна. Бидний одоо байгууллагын хувьд бас нэг хардаг юм нэм ямар нэгэн асуудлыг ингээд хин нэгэн шийдэхийг хүлээдэггүй өөрсдөө санаачлаг гаргадаг юм хүмүүсийн юм community network-ийг үүсгэх гэдэг. Тэгээд тэр утгаараа бид нар одоо жишээлбэл 4 жилийн хугацаанд манад ажиллаж исэн ахлах ангийн сурагчдаас ахуулаад оюутнуудынхаа одоо
оюутнуудтай байнга холбоотой байдаг. Тэгээд тэр хүмүүс маань бид нартай ойрхон бид нартай өөрсдөө сурсан шинэ мэдлэг чадвар эсвэл одоо туршлага тэгээд шинэ санааг байнга ингээд сэлбжээвэл манай байгууллага бас ингээд байнга шинэлэг ингээд урагшаа тэмүүлж явна гэсэн тийм зарчимтай. Тийм болохоор бид нар өөрсдийн community-г бүрдүүлэх тал дээр нэлээ анхаарч ингээд чармайдаг. Хэдэн жилийн дараа тэрний маань үр дүн харагдаад ингээд бид нар ингээд нэлээд том баг community болцсон байх гэж мөрөөддөг. Тэгээд танаа одоо үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг ерөнхийдөө Facebook пэйжийг чинь дагаад GitHub гэдэг пэйжийг чинь дагаад авчиж болно тий. Сайн дурын ажилтнаар бүртгүүлээ ямар ч гэсэн одоо та нарын нөөцөнд орё гэх юм бол хүүхдүүд бас юугаа өөрсдийнхөө резюмег ч юм уу явуулж болох нь байна тий. Тий. Вебсайтыг бас орж үзээрэй. Бид нар юу хийдэг талаар, дээрэс нь бас цаашдаа юу хийхийг боддог талаар та нар 4 жилийн ойгоор гарсан манай нийтлэл дээр нэлээд тодорхой байгаа. Тэгээд тэрийг унших юм бол яг та нар одоо сайн дурын ажил хийж байгаа хүмүүс манай одоо байгууллагын үйл ажиллагаатай айлзраг юунаас юу олж мэдэж болох нь те өөрт нь ямар тустай байх нь гэдгийг ойлгох байх тий. Тэгээд яг үнэ бид нар лөө имэйл өчээд өөрийнхөө резюмег юм уу CV-г явуулчих юм бол бид нар өөрсдийнхөө бүлд бүртгээд авчна гэсэн. Ер нь тэгээд сүүлийн үеийн хүүхэд залуучууд сайн дурын ажилд айгүй идэвхтэй оролцдог болчиж ач холбогдлын таньдаг болчиж та яг ийм сайн дурын одоо ажлынхаа гарааг яаж эхэлж ирсэн бэ? Одоо ач холбогдлыг яг яаж таньж ирсэн бэ? Америк төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сайн дураараа бас ажиллаж ирснийг ч миний хувьд бол мэдчихээн л та. Анх сайн дурын ажил гэдэг яг миний үед бол тийм нэг түгээмэл байгаагүй. Тэгээд одоо их л дээр үед Америк явахаас өмнө би сайн дурын ажил хийх гээд тэр үед цөөхөн байдаг байсан. Хүүхдээ асрамжийн газрууд руу уцтажсэн. Тэгэхэд болохоор тэдэн цагийн үед те эсвэл ийм 7 хоногийн ийм өдрүүдэд ирж ажиллаж болно гэдэг байгууллагууд нэлээд олон байсан. Тэгээд би Америкт сурч ирчээд 10 онд сурч ирснийхаа дараа дахиад нөгөө байгууллагууд руугаа эргэж холбогдоод би танай сайн дурын ажил хийх гэсэн юм а гэсэн чинь за одоо манайхан сайн дурын ажилтнууд маш илбэг болсон. Тэгээд ерөөхдөө манайд одоо бүртгүүлсэн хүмүүс нь хангалттай байгаа гэд нөгөө 2 жилийн өмнө 3 жилийн өмнө холбоо барьжсан газрууд маань намайг тоохо болцсон байсан. Яг тэгвэл сайн дурынхаа ажилтнуудыг бүр нэлээд юм бэлтгэлтэй аваад тэднэр нь хөтөлбөр боловсруулад хуучин ч юм бол нэг удаа очиод нэг хүүхдүүдтэй тоглодог ч юм англи хэл заадаг гэсэн. Тэр нь бүр юм байгууллага институцийн хэмжээнд хүртэл айгуу зохион байгуулагдсан. Тэгээ би 2 жилийн хооронд юм их хурдан өөрчлөгдөв юм байна гэдгийг тэндээс харсан. Миний хувьд 2 жил бол дорхно өнгөрчөд ирж байгаа. Тэгээд тэрнээс хойш ингээ ажиглаад өөрөө ч юм хийх гэж оролдоод эсвэл ажлынхаа хүрээнд ингээ сайн дурын ажил хийхийг хүссэн хүүхд залуусыг харах юм бол ер нь нэлээд юм бараг юм амьдралын хэв маяг нь болцсон. Тэгээд зарим нь болохоор мэдээж коллеж юм уу гадагшаа ихтэй сургуульд суралцахад хэрэгтэй гэдгийг ойлгодог болцсон. Зарим нь үнэхээр би ингээд ганцаараа дуугүй суугаад байж болохгүй маань. Миний сонирхол ийм юм байна. Энийг одоо бус түгээх юм бол би хин нэгэнтэй нэгдээд ямар нэг юм хийх ёстой юм гэдгээ үнэн ингээд бүр зүр сэтгэлээсээ ойлгоцсон. Тэгэд ийм ингээд янз бүрийн зорилгоор гэсэн ийм сайн дурын ажил тэгээд дээрэс нь ингээд бусдад өөрийнхөө чаддаг мэддгийг түгээх гэсэн бусдаас суралцсан ийм хөдөлгөөнүүд их байдаг болсон байна. Та Америк төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр одоо сайн дураараа ажиллаж байхдаа ямар төсөл хөтөлбөрүүд дээр орж ажиллаж байсан бэ? Удирдах зөвлөлийн хоорондоо ярьж байгаад хэд хэдэн төслийн санаа гаргаж ирээд тэгээд манайх 4 лөлөө 5 хүнтэй гишүүн 5 хүнтэй баг бүрдүүлээд хүүхэд залуусд мэргэжлийн чиг баримжаа олох талаар ойлголтыг сайжруулах гэсэн тийм төсөл хэрэгжүүлсэн. Тэр үед одоо та харьцуулах юм бол бас мэдээлэл тэр бүр байдаггүй. Тэгээд мэргэжлээ яаж сонгодог вэ гэхээр хүүхдүүд хөвчлэн би дуртай эсвэл аав ээж эсвэл манай эмч учраас намайг эмч болох гэж байгаа. Ер нь айлд нэг эмч хүн байх хэрэгтэй. Яг тэгвэл тариа хийчихдэг байх хэрэгтэй гэд тиймэрхүү одоо хүрээнээс халилгүйгээр мэргэжлээ сонгох гэл юм байна гэсэн ойлголт би тэд аваад тэргээ нэлээд бас судлах маягаар гүнзгийрүүлж ярьж байгаад ер нь хүүхдүүдэд зориулсан тийм яаж мэргэжлээ сонгодог гэдэг видео
цуврал бэлдэж өгье гэд тэр цувралаа видеогоор гаргасан. Тэрнээс гадна бас 2-3 удаа хүүхдэд зориулсан өдөрлөг зохион байгуулсан. Тэнд манай Масагийн өдөр социалын гишүүдээс ахуулаад бүх гишүүдэд татаж оролцуулсан. Тэгээ тэн дээр бид нэг ажилласан юм нь хүүхдүүдийн хамгийн сонирхдаг бөгөөд Монголд хамгийн илүүдэлтэй мэргэжлийг сонгож аваад бусад мэргэжлийг бас сонгож авсан. Тэгээд тэрэн дээр хүүхдүүдэд яад энэ мэргэжлийг сонгох ёстой юм эсвэл ёсгүй юм гэдэг талаар яриа хийгээд тэгээд хамгийн түгээмэл болон хамгийн нийлүүлэлттэй мэргэжил нь олон улсын харилцаа хуульч хоёр байсан. Тэгээ манай удирдах зөвлөлийн нэг 2 нөхөр өөрсдийнхөө найз нэг 2-3 хуульч тэгээд олон улсын харилцаагаар төрсэн 2-3 найзуудаа авчирсан байхад тэднэр дээр цуглаж байгаа хүүхдүүд бусад мэргэжлийн хүүхдүүдээс бүр 2-3 дахин илүү байсан. Тэгэхээр бид нар ямар ч гэсэн нэг зөв юм барьж авсан юм байна. Яг тэгвэл ийм олон хүүхэд хуульчаар сурах гэж хахад яг үүндээ эрэлтэн байна уу гэдгийг бид нар бодоогүй байх тий. Тэгээ олон улсын харилцаа гэдэг нэр үүндээ их гой сонсогд юм шиг байна. Тэгээд яг энэ ажлын цаанаа юу юм гэдгийг хүүхдүүд ойлгодгүй бүгдээрээ дипломат болоод гадаад орн руу томилтоор явж ажиллана л гэж боддог. Тэгээд энэ мэдчлэн бид нар тэр төслийнхаа хүрээнд бас тэр зохион байгуулсан өдөрлөгийнхөө хүрээнд ядаж ирсэн хүүхдүүдийн одоо боддог тийм бодол сэтгэлгээнд нь жоохон ч гэсэн нэмэр оруулсан болов гэж бодсон. Тэгээ би саяхан бас нэг манайд байдаг хөтөлбөртөө боловсролын хөтөлбөртөө зориулаад тэр Масагийн видеонуудыг хэлж өгсөн. Тэгээд Facebook дээр н ороход одоо болтол байгаа. Тэгээ би хандлтын тоог харсан чинь нэмэгдээл лээ. Тэгэхээр ямар ч байсан олон жилийн өмнө агуулга учраас жоохон хоцрогдсон байж магадгүй. Гэхдээ тодорхой хэмжээнд бас за хүүхдүүдэд юм уу залуусд хэрэгтэй мэдээлэл одоо болтлоор очиж байгаа юм болов гэд. Тий YouTube дээр байдаг тэр 10 видеог одоо хүүхдүүд үзсээр л идэх юм байлаа. Америкт сурсан зүйлээ Монголд ирээд яг ажил хэрэг болгож чадчихна гэж бодож байна уу? Төгсж ирээд Монголд ажиллахад гарч исэн тэгэл саад бэрхшээлүүд танд эргээд харахад юу байсан бэ? Ямар ч асуудал байгаагүй. Түрүү хэлсэн миний ажиллаж исэн чиглэл, буцаж ирээд ажилласан чиглэл, сурч исэн чиглэл бүгд яг миний дуртай төлөвлөж исэн, бодож исэн чиглэлүүдсэн болохоор яг одоо тийм том асуудал бол байгаагүй. Сургуульд байхдаа бид нар яг төрийн захиргааны удирдлага дээр бодлогын том реформуудыг яаж хийх вэ гэдэг дээр маш тийм сонирхолтой хичээлсэн. Харвардын кейсүүдийг дандаа үздэг. Тэгээ тэр хичээлээ би бараг кейсүүдийг ингээд цээжилсэн. Тэгээд буцаж ирэнгүүтээ ерөөсөө тим маягаар л ажиллаа хийн гэж боддог байсан. Тэгээд яг буцаж ирээд ирсэн ажил маань бас нөгөө бизнесийн орчныг сайжруулах тийм реформын төсөл байсан. Тэрэн дээр бодож исэн сурсан зарим юмнуудаа яг санаад ашигласан заримыг нь ч ямар ч тийм ашиглах боломжгүй юмыг би яг ажил дээрээ хэрэглэнэ гэж бодоод байсан. Жохон гинэн байсан юм шиг байгаа. Гэтэ ер нь бол яг хийж байгаа юмаа ингэж том онлын хүрээнд ингэж багцалж ойлгох дээрээс нь олон улсын хэмжээнд гарч байгаа тэр том академик одоо paper тиймэрхүү юмнуудыг эрдэм шинжилгээний ажлыг яаж одоо тэрийг ажилдаа ингээд тусах уу гэдэг дээр яг тийм ойлголттой болоод тэр чинь зүгээр нэг эрдэмтэд юм уу эсвэл профессоруудын бичдэг юм биш би эндээс энийг ингэж авах юм байна гэдгээ маш сайн ойлгодог болсон. Тэгээ сургууль яваад ирсний дараа миний тийм technical resources судлах бичиг баримтууд гинт тийм ариун болцсон. Тэгээ би яг л гэдгээ тэгтэл ойлгосон. Америкт 2 жил сурах хугацаа танд яг хангалттай байж чадсан уу? Зарим хүмүүс ингээд 1 жилийн хөтөлбөр яваад ирэх хэрэгтэй гэж үздэг нэг хэсэг байхаа, зарим нь бол ерөнхийдөө юм сурах гэж байгаа бол цаг хугацаа зарцуулах шаардлагатай гэж яриад байдаг л та. Эндээ сургаад бас бакалавр сурсан дээр гэж бодож гин үү? Та цаг хугацаа одоо хөрөнгө мөнгө ч гэсэн бага ортгоор магистр сурсан дээр гэж боддгоо. Таны хувийн үзэл бодол байр суурин дээр ямар идэг вэ? 2 жил бол яг л таарсан хугацаа гэж боддог. Би анх 1 жилийн хугацаатай хөтөлбөрт явсан. Олон улсын харилцаа. Тэгээд төгсгийнхаа алдад гинтхэн 1 жил бүр ингээд нүд өрөмхийн зур өнгөрцөн. Би бүр юу ч хийж амжаагүй юм шиг санагдсан. Тэгээд яг 1 жилийн хөтөлбөр дуусахаас өмнө дахиад манайх тийм
хасарсан хөтөлбөр байдаг joint program. Тэрэндээ apply хийгээд тэнцэнгүүтээ тэр юугаа шийдвэрийг нь Fulbright руу дамжуулаад тэгээд би ингээд сунгасан сонирхолтой байна гэсэн. Тэгээд сунгасан. Тэгэд би яг 2 жил бол яг л тийм боломжийн хугацаа байдаг юм байна. 1 жил арай л надад богинохон санагдсан. Гэхдээ бас олон юм амжуулж чаддаг тийм мундаг хүмүүс бол 1 жилд их юм амжуулах бах. Миний хувьд бол арай л богинохон байсан. Тэгээд би бас зөвлөлт нь ярьж хахад Английн хөтөлбөрүүд 1 жил байдаг. Тэнд явж ирсэн хүмүүстэй ярихаар 1 жил арай л богинохон. Тий бас дундуур нь ингээд өөр юм хийх зав гардаггүй гэж ярьдаг. Тэгээд 2 жилийг ер нь надаас гадна өөр хүмүүс хамгийн боломжийн хугацаа гэж боддог юм шиг байгаа. Миний түрүүний бакалавр магистрийн сургалтын хувьд болохоор миний хувийн зөвлөгөө болохоор магистртаа гадаад оронд суралцсан илүү дээр юм шиг байгаа. Яг тэгвэл эхний шалтгаан нь санхүү хэрвээ тэтгэлэг авчих юм бол мэдээж тий коллежид явах хэрэгтэй. Тэр чинь бол одоо хүнийг оронгоор нөөцлөг нүдийг нээж өгнө. Тийм боломж байхгүй тохиолдолд Монголдо сурах хэрэгтэй. Одоо бол интернет байгаа тохиолдолд хүмүүсийн одоо сурч чадахгүй гэсэн тийм шалтгаан бол багасах хэрэгтэй гэж боддгийн. Тэгээд дээрэс нь бүх юм чамаас өөрөөс нь шалтгааллах учраас одоо 4 жил хаан сурах нь нэг тийм чухал биш. Тэтгэлэг олоод магистр сурах юм бол бакалаврын одоо 4 жилээ юм уу Монголд хийсэн ажлынхаа туршлагыг ингээ харьцуулах юмтай. Тэгээ харьцуулж рефлект хийн гэдэг бол цаашдын сурах хийх юмд нь их нөлөөтэй гэж боддог юм би. Тэгээ би хүн болгонд одоо тэр тусмаа Монголд сурах уу гадагшаа сурах уу гэж хэлдэг хүүхдүүдэд гэж ярьдаг хүүхдүүдэд нэг юм дандаа өлөг хэлсэн жишээ идгээ. Би нэг ажилд орсон чинь Америк 4 жил коллеж сураад ирсэн охин, шүтист бас 4 жил сураад ирсэн охин хоёр байсан. Тэр яг 1 жил ажилд орж байгаа. Тэгэд шүтис охин бол ажлаа бол алж өгдөг байсан. Үнэхээр мундаг ажилдаа санаачлахтаа юм сурна гэж мэрийдэг. Тэгээд хийсэн юм байн хүнээр шалгуулад одоо би яаж гэнэ би сайжирч гэнэ гэдэг өөрөө их мэрийдэг. Харамсалтай нь коллежид яваад ирсэн охин тийм байхгүй. Тэгээд тэндээс би одоо хэлдэг үг нь чамаас л бүх юм шалтгаалж байна. Түүнээс хин хаан сурах нь бол хамаагүй юм байна. Тэгэхээр би миний хувийн зөвлөгөө бол тийм байдгийг. Тийм. Ер нь чамаас л бүх юм шалтгаална. Өнөөдөр Америкт сурах юмсан гэд манай подкастыг сонсоод сууж байгаа оюутан сурагчдад хандаад юуг зөвлөх үү? Хаанаас эхлэх үү? Энэ подкастт орж байгаа бүх хүмүүсийн яриаг сонсож байгаа бах тийм ээ. Тэр хамгийн ихний одоо алхам нь бах. Хоёрдугаарт нь өөрийнхөө бэлтгэлийг одоо англи хэлнээс авах болол би түрүүн хэлсэн ажлынхаа төвшөнд юм уу сурж байгаа чиглэл дээрээ байнга одоо бодоод бэлтгэлээ хийж явах хэрэгтэй. Бэлтгэлээ хийн гэдэг нь жишээлбэл би англи хэл дээрээ ингээд байнгын тавтаад тэгээ сайжруулад оноогоо ахиулна. Би эсээгээ жишээлх юм бол өнөөдрөөс эхэлж бодох хэрэгтэй. Би юу бичих вэ? Яагаад одоо эсээндээ одоо энэ асуудлыг юм уу тэр асуудлыг оруулах хэрэгтэй. Ямар эсээ бичвэл тэр сонгол шалгуулалт хийж байгаа хүмүүс намайг авах хэрэгтэй. Тэгээ би бусдаас юугаараа өөр юм миний story ямар өвөрмөц юм бэ гэдгээ яаж харуулах вэ гэд тэр бүх бэлтгэлүүдээ өнөөдрөөс хийж эхлэх хэрэгтэй. Тэгээд нэг удаа өргөдлөө өгөөд юм уу бүтэхгүй бол дахиад оролдоод үзэх хэрэгтэй. Бид рүү хэлжсэн. Урам хугар шантарлахгүй. Яг үнэ би тэр дүгийнхаа юу гэж жишээг би байнга боддгийн. Тэгээд хэл ярианы бэрхшээлтэй хэрнээ. Тэгээд манайхаа магистрт яваад дараа нь PhD-гээ хийгээд тэгээд Америкт төрийн эрчим хүчний департаментийн лабораторид нэлээд удаа ажилласан. Тэгэхээр би хүн болгонд одоо боломж тэгш байдаг сайхан юм цаг үе байна. Тэгэхээр яг өөрөөс чинь чамаас бүх юм шалтгаалх болохоор нэг жижигхэн нэг бэрхшээл юм уу алдаанаас битгий шантраарай. Тэгээд өөрөө л хичээгээд авах хэрэгтэй. Бидний урилгыг хүлээн авч өнөөдөр студид маань хүрэлцээрсэн үр цайх ихчтэй маш их баярлалаа. Тэгээ сонсогчд маань хүүхэд залуус хэрэг болох маш олон үнэтэй зөвлөгөөг өгсөнд сонсогчдынхаа өмнөөс би бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ таны цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Подкастыг сайн сонсож байгаад манай Масагийнхантай холбогдох юм уу Education USA-гийнхантай холбогдож байгаад бүгдээрээ өөрсдийнхөө амьдрал тийм шинэ хуудас тийм шинэ зүйл нүдэн нээх зүйл хийгээсэй гэж сонсож байгаа бүх хүүхд залуустаа хүсье.
За их баярлалаа. Америкийн нэгдсэн улсын засгийн газраас санхүүжүүлдэг Education USA Mongolia хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр Монгол дахь Америк төгсөгчдийн холбоо ажиллаж байна. Та Америкт ихтэй сургуульд хэрхэн суралцах тухай цогц үнэн зөв мэдээллийг үн төлбөргүй авахыг хүсвэл Education USA Mongolia хөтөлбөрийн боловсролын зөвлөгөөдөд хандаарай. Бидэнтэй холбогдохыг хүсвэл www.masa.org-ийн цахим хуудасаар хандж болохоос гадна Facebook, Twitter, Instagram дээр Education USA Mongolia дагаарай. Ирэх даваа гарагт иргэн уулзлаа. Түр баяртай.